Ашуусын бүх оюут Агийн ангинд 96 цаг, Эгийн ангинд 48 цагийн танилцах дадлага заавал хийсэн байх ёстой байдаг. Их хэмжээ ангийн оюутнуудын 96 цагийн дадлага инхүү эхэлж байна. Нэгтгэн өглөө 7:40-аас молекул биологи ороод тэн дээр бол баг гүндэг авцсан. Текслэгийн өргөн хүрлийн багшаасаа дүнгээ авчаад явж ангийнхныхаа ингэрийн тэмдгийг авсан. Бид болохоор ийм одоо энд зүгцэн байгаа шиг ингэрийн тэмдэг ашигладаг. Энэ осортой болохоор жоохон төвөгтэй гэдэг гэсэн. Тэгээ заримд нь байхгүйс учраас ингэрийн тэмдэг заавал хийлгсэн. За тэгээд ангийнхныхаа орж ирж байгааг харж байна. Би хоцордгоор хоцроод манай хэд намайг үлээдгээр үлээгээд 11 сарын 11 байс учраас нэгэндээ би прогресс өгсөн. Тэрээс латсан бол юм байна. За. Чи модалаас нэг хийсэн байх байсан. Үгүй ээ. Яа. Миний амар клиник хамгийн их бахархдаг. Бахархдаг за. Бид тэрээр сууглаад тэгээ эдгээрээс харж агаад одоо юу гэж бодсон бэ гэдэг пеперог нэгэндээ авчирч өгөхөр болсон. Тэгээ бүгд пеперот байсан. Тэгээд ингээд 6 дараад за тэгээд ихний өдрийн анхны имлэгтэй гарсан дадлага болж байгаа маань. Тэгээ ер нь бол асуудалтай. Ингээд багшигаа хүлээж багштайгаа уулзаад тэгээд хэсгийн ахлагч болон одоо чиглүүлэгч багш анги өдөрцөн багш нарын хооронд заавал гурвалсан гэрээ хийгдэх хэрэгтэй. За тэгээд гэрээгээ хийсний дараа ангаараа нэг ингэж байж агаад за тэгээд тасагтаа хуваарлагдаад гарсан. За имлэгтэй мэдээж тасгаа явах гэж буу юм байна. Эндээс тасгуудаа ер нь хараад явцгаасан. 3-4 өдрийн өмнө Тэгээд хамгийн эхлээд ороод бичлэг хийгээд байж угаасаа болохгүй учраас 0-д нь ороод өөрийгөө ингэс гээд бичсэн. Коридорт явж байгаад би харагдах нь бас бичсэн. За энэ бол хамгийн эд шийдтэй. Чипийг явуулдаг. Чип оюутан бол тэгээд алхаад байна шүү дээ. Лаборатори руу цусны шинжилгээ авсныгаа үргэлжлэхгүй тавьж энэ тэрийг эхлүүлээд шүү. Эмнэлгийн гэх юм бол үнэхээр цэвэрхэн шин тасаг болгоно яг адилхан байсан. Тэгээд тэр амралтын өрөө болгон бас цэвэрчүүлэгчид тэр тавьсан байрлуулсан байсан нь айгуу тажгүй санагдсан. Бүх эмнэлгийн хувьдаа айгуу цэвэрхэн тажгүй байдаг. Гэхдээ энд бол хамгийн юм бужигсан биш цэвэрхэн айгуу тоглоо. Гадаа нэг мэдрэлүүд хэдэн дадлын өдрийн бичлэгүүд нийлүүлэл амар бичлэг авах. Тэгвэл тайлбарч байна. Би дагийн дадлаа бичлэг хийлээ. Инстаграм дээр эмээ. амнаа яг тийгээд амар их бичлэг. Гэж байгаа оюутны хувьд гэх юм бол бүгд л ажилдаа стресстэй түүртэй ер нь жоохон хэцүү л байдаг. Хоёр хавар га мэдрэх данаа